За төсвийн доктортой байдлын зөвлөөс асууя. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийг улсын нэгдсэн төсөвт дотор оруулаад урсгал зардал гэдэг байдлаар явж ирлээ. Тэгээ энийг та хэд юу гэж үздэг юм бэ? Энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн ихэнх хувь чинь үндсэндээ тэр даатгал төлөгчдийн өөрсдийнх нь мөнгө шүү дээ. Тэр энийг улсын төсөвтөө холиод одоо ингээд бүр сүүлдээ тэр татаас болгоод за тэгээд төр дааж байгаа гэдэг нэрийн дор энэ сан чинь учирж байгаа хүндрэлүүд бол төрөөс их хамааралтай болчиход байна. Энэ тал дээр та бүгд нэг мөнгөний бодлогын доктортой байдлын одоо зөвлөлийн хувьд бол ямар үнэлт өгдөг гэдгийг нэгдүгээр асууя. За хоёрдугаар эрүүл мэндтэй холбоотой бас хэлэхэд энэ манай эрүүл мэндийн даатгалын сан гэр нь анханаас нь нэг ямар аваачид өгчихгийг би анханаас нь дэмжиж байгаагүй. Хяналт өгж байгаа мөнгөө өөрөө буцаад нөгөө хармаасаа хийдэг ийм даатгалын тогтолцоо ер нь бол дэлхийд бараг байхгүй. Тэгээ одоо яг нөгөө сөрөг үр дагаврууд нь гарч эхэлж байна нэгдүгээрт. За хоёрдугаарт нь манайх яасан бэхэр гүйцэтгэлийн санхүүжилт одоо ингээд Монгол улсад хэн хийж чаддаг нь хэдэн хүн үздэг нь тэгээ мөнгө аав гэдэг байдлаар сэтгэл хөдлөлөөр энэ шилжилтийг бол бэлтгэлээсээ анхахгүйгээр хийцсэн. Инээс болоод яаж яах вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тусамж үйлчлэгээний үзүүлж байгаа тоо жил ирэх тусам даабалдаж баг өсөж байгаа. Энэ юу гэхээр сангийн нөгөө орж байгаа орлогоос илүү их зардал гарч байгаа учраас цаашдаа ч гэсэн 26, 7, 8 онд хүндрэл авчрах ийм эрсдэлтэй учраас бид нар бол яаралтай бас ийм арга хэмжээг бол одоо шилжилтийн нэм дээр арга хэмжээ авахгүй бол болохгүй. Тэгээ энэ тал дээр одоо ямар одоо тооцоол юу байна? Энэ өөрөө эргээд төсөвд өөрөө маш их бас дарамт эрсдлийг бол үүсгэх ийм эрсдэлтэй байгаа. Энэ тал дээр бол одоо манай доктортой байдлын зөвлөл маань харж үзсэн үү. За мөн одоо засгийн газрын хэрэглэх газрын дарга бас хэлж байна. Хулгай бас энэ зүйлүүд байгаа гэж. Тийм зүйлүүд би бол байгаа хаа. Би бас одоо энэ үндэсний зөвлөл байсан хувьд бол бас нэлээд шүүмжилдэг байсан. Манай зарим эмнэлгүүд болохоор одоо үндэсний зөвлөлийн гишүүд очиад сангийн үзийхэр үзүүлдэггүй, нуудаг. Тэгээ нэг иймэрхүү байдал байгаа учраас одоо энэ зүйлийг бол хянаж шалгах. За тэгээ бүгдийг хянаж шалгах нэхэр үндсэндээ 2 сая даатгал буюу нэг хүний стор гэхэд бараг 70 хуудас юм байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө эргээд хянахад маш их төвөгтэй, захимжуулахгүй бол бараг механик ажил хийгээд барахааргүй юм асуудал байгаа учраас энийн далимдуулаад бас буруу зөрүү нэхэмжлийн шаардлага төр өгдөг юм асуудал байдаг. За хоёрдугаарх нь хязгаарлах гад оролдохоор яадгүй гэхээр ойролцоо оншийнх нь юмтай хамааруулж өвчтнүүдэд авдаг бас нэг тийм гаж тогтолцоор орчоод байгаа. Төсвийг хязгаарлахын тулд зарим оншуудыг ингээ хязгаарлахаар тэгэхээр энэтэй холбоотой маш олон засах юм зүйлүүд бас байгаамаа гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд эцэст нь хэлэхэд төр өөрөө хариуцж байгаа гэдэг хүмүүс байна. Ахмадууд байна, хүүхдүүд байна. За тэгээд зарим одоо төрийн албаа хаагч нар байна. Энийхээ төлөө өгж байгаа мөнгө нь яг нэг үгүй хэлэхэд хөдөлмөрийн үндэсний доод хэмжээний 1-2% гэдэг үндсэндээ 15 мянган төгрөг нэг хүүхдэд өгөөд тэр хүүхэд сая 500-аас 15 сая 20 сая төгрөгийн үйлчлэгээ авдаг болчихоор үндсэндээ энэ сан чинь дийлэхгүй болчиход байна. Тэгэхээр ахмад муу ялгаа байхгүй. Нийт санхүүжилтийн гарч байгаа сангийнх нь 70% нь яг төр хариуцж байгаа хүмүүс гаргаад байгаа. Тийм учраас магадгүй одоо энэ тал дээр тэр баялагын сан байд юм уу, тэр хүүхдийн юу гэдэг юм бэ? Эрүүл мэндийн сан дээрээ бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхгүй бол яг одоо орлогоороо зарлага нийлж бол дийлэхгүй болчиход байгаа. Энэ тал дээр манай төсвийн доктортой байдал зөвлөлийнхэн бас энэ прогноз таамаглал хийж үзсэн үү гэдгийг бас асуумаар байна. За тэгээд ер нь бол одоо бүх юу үнгүү гэдэг байдлаар бид нар бас нэг мөнгөтэй байх үед нь хэд сэтгэлийн өөрлөөр хандсан юм байл. Тэгэхээр хамтын төлбөр гэдэг имийг одоо ядаж 10 сая төгрөгийн хагалгаа хийж байгаа үнэг 10 мянган төгрөг ч гэсэн өгдөг. Ийм юм руу орохгүй бол нэг хяналт давхар алдагдчихдаг бас юм. За эндрийн төсвийн доктортой байдлын зөвлөлийнхээс суусан уу? За эндрийн 3 дугаар микрофон. За төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн Дэлгэр сайхан Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За бид нар Монгол улсын төсвийн тухай хууль дээр төсвийн бүтцээр яах аргагүй төсвийн дотор нийгмийн даатгалын сангийн төсөв гэж орсон байдаг. Өнөөдрийн мөрдөж байгаа өчигдөр төгөлдөр хууль эрх зүйн орчноор бол ингэж явахаас өөр аргагүй байгаа гэдгийг бол ойлгох нь зүйтэй. Одоогийн яг хууль эрх зүйн орчин юм байна. Хоёрдугаарт нь нийгмийн даатгалын өнөөдрийн тогтолцоо ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоо нэв санааны нэгдлийн гэдэг энэ тогтолцоон дээр явж байгаа учраас төвлөрүүлээд буцааж тараадаг. Дээрээс нь өнөөдөр 1.5 орчим их найдын алдагдaltaй бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлээ явж байгаа юм.
Тэгэхээр өнөөдөр бидний төсвийн доктортой байдлын өгч байгаа дүгнэлт бол нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо буюу нийгмийн тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх юм шаардлагатай байна. Тэгэхгүй бол цаашдаа энэ нийгмийн даатгалын тогтолцоо энэ хэвээрээ явж чадахгүй байна. Хуримтлалын болон хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэмж бүрдүүлснээрээ энэ төсөв дотор байх хэсгээс үл хамааран энэ сангийн нөхцөл байдал өөрөө эрүүлжнэ гэсэн ийм дүгнэлтийг бид хөргүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Одоо бол яа харахгүй төсвийн бүрэлдэхүүнд энэ байгаа. Одоогийн хууль эрх зүйн орчныг өөрчлөхгүйгээр энэ асуудлыг бид шийдэх боломжгүй гэж хэлдэг. Баярлалаа. За Скватер Эрдэнэт гишүүн дахиж тодруулъя. За энэ нийгмийн даатгалын сан материйг алдагдaltaа гэж яриад их нэг буруу байгаамаа. Өөрөөр хэлбэл төр хариуцнаа гэд одоо хэсэг хүмүүсийг огт төлөхгүй гэдэг байдлаар төр хариуцаа тэрнийхээ төлөө өгж байгаа мөнгийг алдагдал гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энийг бол одоо татаас гэдэг юм уу? Эсвэл одоо тэр төр хариуцж байгаа иргэдийн даатгалыг бүр тусад нь гаргаад тэгж тавихгүйгээр нийтэд нь холчоод алдагдaltaа яваад ингээд нэхэр ерөөсө болж өгөхгүй байгаа. Тийм учраас та хэд маань энийг аягүй сайн тавихгүй бол гадаа дотоод ч гэсэн биднийг юу гэж хардггүй гэхээр Монгол улсын нийгмийн даатгалын сан алдагдaltaа учраас асар их эрсдэлтэй гэдэг ийм үнэлт өгөлт өгөөд тэгээ ийм зүйл яваад байгаа учраас одоо бид бүхэн энэ нэр томьёо за цаашдаа нийгмийн даатгалын шинжилгээг хийхэд үнэхээр төр дааж байгаа хэсгээ бүр тусдан сан болгож жагаад тэр хэмжээндээ л зохицуулахгүй бол улс төрчнөр бол одоо сэтгэл хөдлөлөөр тэрийг даана, энийг даана, энийг үнгүй болгоно гэдэг харин сан чи ерөөс унчаад байгаа шүү гэдгийг би бас тодруулж хэлье. За үг хэллээ.